Үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Чернобылийн атомын цахилгаан станцын сүүрлийн сургамж ба энхийн атом нэртэй нэвтрүүлгээ та бүхэндээ танилцуулсан билээ. Одоо ингээд 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Цөмийн энергийн комиссийн ажлын албаны цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга ноён Нэмд аваа. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Нэгдүгээр нэвтрүүлэг маань Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт үүсээд тэрний дараагийн нэг хэд хоногийн үйл явдлыг харуулад ингээд өндөрлсөн байгаа. Үргэлжил маань одоо энэ мөчөөс эхэлж ингэж явах юм аа. Цөмийн одоо энэ бохирдолтой энэ үйл маань одоо Европын нутгаар хэрхэн дарахсан тухай одоо энэ дүрсэн дээр та бүхэн харж байна. Энэ хойшоогоо болохоор одоо Их Британий нутаг, баруун тийшээ Франц, за урагшаа бүр Итали, Грек хүрсэн одоо тийм сүрэл болцсон юм байна. 1986 оны 5 сарын 5 гэдэг маань осол болсноос хойш 10 хоногийн дараа юм уу да. Цөмийн энерги олон улсын байгууллагын төлөөлөгчдийг одоо анх энэ Чернобылийн энэ осол аваартай танилцахыг Горбачев дарга зөвшөөрч анхны төлөөлөгчд энд буусан байна лээ. Тийм ээ, эдгээр ямар дүгнэлт гаргав? Энэ талаар та албаны их сурвалжийг дурдахгүй юу? За олон улсын атомын энергийн экспертүүд болыг нь Ослын нөхцөл байдал тэгээд Ослын шалтгааны талаар одоо бас үнэлж судалгаа хийгээд дүгнэлтээ бол гаргасан байдаг. Тэгээд энэ дүгнэлтээ бол бас ерөөдөө бол Ослын шалтгаан маань хэд хэдэн зүйлүүдээс бол бас үүдэн гарсан байна. За хамгийн энэ төрөнд бол реакторынхаа энэ одоо загвар дизайныг одоо хийхдээ бол бас учир дутагдaltaй байна те. Үүнийг бол сайжруулах шаардлагатай байна. Тэр аюулгүй ажиллагааны системийн одоо мэдээлэх тэр хугацааг нь л хурцсах тэр одоо реакторын одоо удирдлагын өрөөнөөс те реакторын нөхцөл байдлыг бүрэн хянах нөхцөл боломжийг бүрдүүлэх аюулгүй ажиллагааны одоо дүрм журм энтрийг одоо боловсронгуй болгох гихмичлэнгээр одоо иймэрхүү дүгнэлтүүдийг одоо гаргасан байдаг. Тэгээд энэ дагуу одоо зөвлөлт засаг маань ер нь ажил зохион байгуулсан уу? Яг тухайн үед бол яг энэ төрлийн реактор маань одоо графит модератортай энэ одоо буцалсан уст одоо өндөр чадлын реактор маань 16 ширхэг ажиллаж байна гэдэг чийсэн. Тэгэхээр бусад энэ реакторуудыг одоо аюулгүй ажиллуулах шаардлагатай. Тийм учраас яг энэ одоо зөвлөмж хэмжээний дагуу бас энэ одоо реакторын загвар дизайнд бол бас тодорхой хэмжээний өөрчлөлт сайжруулалтуудыг хийсэн байж байгаа. Та түрүүний нэвтрүүлгээр ярьж ирсэн. Энэ бас нэг энэ хийцийн нэг том алдаа болохоор гадна талын нөгөө бүрээс гэдэг юм атуу нэгт тийм ээ дэлбэрэлтийг гадагшаа алддаг. Тим юмгүйгээд бас гол дүгнэлт байсан. Тэрийг бол одоо манай зөвлөлт болоод улсынхан энэ юунуудаа хийсэн болов нэмж гадуураа тийм вэсэл гэж нэрлэгддэг. Одоо нягт ихтэй тийм одоо төмөр тийм хамгаалттай юм болсон байж байгаа. Тэр одоо хамгаалт дотор л одоо реактор минь байрладаг. Гол одоо нөгөө цөмийн одоо хуваагдах гинжин урал маань тэр дотроо явж байгаа юм хамгаалтын системтэй байж байгаа. Тэгэхээр тэднийг бүгдийг тэгж шинжилсэн болох нь тий. Ер нь бол реактор маань бас ашиглалтын хугацаа гэж байдаг тийм ээ. Одоо 1, 2 дугаар үеийн реакторууд маань ерөөдөө бол ашиглалтаас гараад одоо decommissioning гэж ярьдаг. Ашиглалтаас гараад буулгах одоо тэр шат руугаа ерөөдөө бол ороод явж байгаа гэсэн. Яг энэ аюулгүй ажиллагааны системүүдийг бол тодорхой хэмжээнд бол сайжруулсан байж байгаа. Муу хүмүүс гэх юм уу да энэ тонуулчид бас ингэж явж исэн байгаа юм. Одоо айлуудаа орхиод явсан тэр гэр орныг ухад түнхэж одоо өн тэдл мэдлийн авах ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юм бас одоо сайн хайжгаар саархчээр ийм муухай явдлууд бас тэнд бас болж ирснийг энэ төрсөн дээр бол харуулж байгаа юм. Энэ маань ерөөсөө хаалттай 20-д бүс болсон те хүмүүсийг одоо нүүлгэн шилжүүлсэн. Тэгээ энэ бүсийг бол бас хамгаалтандаа авсан тохиолдол бас тавьсан гэсэн тийм одоо мэдээлэл байдаг л та. Яг тухайн үед энэ Оросын холбооны улсад сурч ирсэн тэр хүмүүс мэрэгжлийн хүмүүс бол бас сүүлд одоо хүмүүсээ сонсч байхад бол бас тэгж ярьж байсан л та. Тэгээ тохиолын систем энэ төр бас суйрлуулж бас хамгаалтанд авч ирсэн гэдэг. Хор уршгийг арилгах энэ юунд одоо нийтдээ зөвлөлт толгойд улсаас
500-аас 750 мянган хүнийг одоо амруулж цэрэг татж байгаа юм шиг л ингэж дайчилж энд авчирж ажиллуулсан юм байна лээ. Сүүрэл болсон атомын станцыг сойрсон энэ талбайг одоо цэвэрлэх энэ ажил эхэлсэн байгаа тийм ээ. За тэгээ энэ дүрсэн дээр энэ онгоцноос ингээд юм цацж байна. Энэ байшин барилга руу нэг юм шингийн юм цацаад байгаа. Энэ ямар учиртай байна? Энэ одоо янз бүрийн химийн бодис байна уу? Зүгээр ус цацаад байд юм уу? Яг энэ нэлбэлтийн улмаас бол яг реакторын эргэн тойронд бол түлшний элемент, тэгэл графит, мөн одоо бусад энэ задрлын одоо цүмийн энэ хуваагдах процессын дүнд үүссэн цацрагт бодисууд бол тархсан байгаа. Тэрийг бол одоо хамгийн нэгдүгээр цэвэрлэж те энэ реакторын одоо энэ голомт руу буцааж хийгээд аюулгүй болохын арга хэмжээ авсан байж байгаа. За мөн эргэн тойронд одоо цацагдсан энэ одоо цацрагт за ихэвчлэн бол Цэ137 стронци эргээд цацрагт бодисууд байж байна. Тэдгээрийг одоо цэвэрлэх юм шаардлагатай гэсэн үг. Эдгээр маань өөрөөр хэлбэл одоо тоосон зэрэг хэлбэрээр л одоо бууцсан байл гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо байшин барилга энэ одоо машин техник хэрэгсэл гэдэг ч юм уу зан талбай дээр одоо тогтсон тэр тоосон зэрэг л одоо угааж одоо цэвэрлэх. Тэгээд тэр одоо сүүлд нь нөгөөтгөө ухсаж аваа те цэцрэгт хайдлын менежментийн байгуул руу одоо шилжүүлж одоо хатгалж л одоо ингэж аюулгүй болгоно гэсэн үг л те. За орчны бохирдлыг арилгахад нийтдээ 300 мянган куб метр хөрсийг одоо дахин булсан гэж байна. Том нөхөх чагаал одоо болдгийм байлгүй дээ. За нийтдээ 2600 км квадрат талбай ингэж цэвэрлсэн гэж нийтдээ энэ ажиллагаанд 4000-аас 13000 хүн оролцсон гэж ингэж мэдээ байдгийм байна. Мөн одоо энэ сүрлийн бүсэд байсан бүх одоо амьд амьтныг гэрийн тэжээвэрч бай, зэрлэгч бай бүгдийг нь одоо алд тусдах эдгээр ч бас нөгөө радиацтай болсон тэрийгэ тарааж магадгүй гэсэн үднэс гэрийн тэжээвэр бүх амьтныг устгах ийм ажиллагаас давхар явсан юм байна лээ. За тэгээд энэ ажиллагаа яваад ингээ бажетэр маань одоо дахиад нэг аюул гарч ирсэн. Тэр нь юу гэхээр нөгөө нэг реакторын доор байгаа нөгөө цүмийн одоо төлш маань доошоо нөгөө бетон давхаргаа одоо энэ дүрсэн дээр гарч байна. Цөмлөөд ингээд доошоо нэвчээд хөрсний усанд очиж бохирдуулах ийм аюул үүссэн. За тэгээ энийг яаж аргалах уу гэд ингээд шийдэл нь болохоор ийм урт түнэл ухъя 200 хэдэн метр түнэлийн хажуугаас нь яваад энэ 16 метрийн гүнд гэж байгаа юм. Тэгээ ингээд доороос нь гарч ирээд тэнд нь их том азотоор хөргий гэсэн ийм одоо шийдвэр гарч ийм ажил эхэлсэн байгаа юм. Ингээд энэнийг яхад одоо Украины Донбасс за энэ Оросын Тула мужаас одоо энэ олон уурхайчдыг авчирч ингэж ажилласан. За энэ нь болохоор тэгээ энэ үед нөө техник хэрэгжилж болохгүй гэдэг техник хэрэглэхээр бас хөрсний янз бүрийн дөргилт болоод нөгөө юм маань цөмөрөх бас тэр аюулыг ойртуулж магадгүй гэсэн учраас зөвхөн гараар ухсан гэсэн ийм. Тэгээ эдгээр чинь нэг ердөө нэг 5-7 хоногт төлөө энэ 200 хэдэн метр энэ түнэлийг ухчихж байгаа юм. Тэгээ яг түнэлээ ухаад одоо нөгөө юуныхээ азотоо оруулах гэснээр тэр чинь маш их азот орох болсон юм байна шүү дээ. Кинон дээр хэлж идэг шүү дээ. Зөвлөлт болоод бас бүх азотыг наашаа ачуул гэж ихчээтэй тийм ээ. Тэгэхээр тэнд бол маш их азот хэрэгтэй болсон. Тэгэхээр тех шаардлагагүй юм байна. Харин доолд нь тэр түнэлээ битүү ийм бетоноор зутгаад одоо ийм нэвтршгүй давхарга үүсгэж энийг ингэж шийдсэн байдгийм байна. Цацраг гэдэгт бохирдол маань бас тэг хүн амын унтны усны системд одоо нэвтрээс мэдээж хамгаалах хэрэгтэй. Тийм учраас реакторын голомтоос одоо цацрагт материал одоо борооны усаар ч юм уу тэнд ашиглаж ирсэн одоо усны одоо усаар дамжиж гүний усанд нэвчих ч юм уу унтны усыг бохирдуулахаас сэргийлэх арга хэмжээ авахын тулд бол бас ингэж доогоор нь бол одоо бас бетон зутгаж одоо хамгаалт хийсэн байна. Мөн одоо бас энэ реакторын энэ голомтыг одоо бас цацрагт бодис алдагдахаас нь сэргийлж одоо хамгаалтыг шаардлагатай. Тэгээд энэ бас хамгаалтыг маань бас барьж байгуулахад бас суурийг нь одоо бас бий болох хэрэгтэй. Тийм учраас бол ингэж доогоор нь түнэлдэж ухаж одоо энэ барилгын ажлын одоо бас суурийг нь бас тавьсан байж байгаа.
Тэгтэл нөгөө нэг цацраг итгэх мань бол алдагцаар л байгаа бага хэмжээтэй ч гэсэн тийм ээ. Тэгэхээр энийг битүүмжинд оруулъя. Нэг юмд одоо битүү барий. Одоо саркофаг гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээ ийм ажиллагааг эхлүүлсэн байдаг. За эхний тэр анхны саркофагийг болохоор тэр Лев Бачаров гэж эрдэмтэн зохион бүтээж одоо тэр дагуу ажил явсан байдаг. За тэгээд тэр болохоор ерөөсөө ийм том ган тулгацдаг юм одоо хийцүүд тэрийгээ болохоор одоо Оросын бусад үйлдвэрүүд дээр авчиж хийлгээд тэгээд Чернобыльд авчир зөвхөн угсарч исэн байгаа юм. Тэгээд угсраад тэр дундуур нь одоо тэгэл маш их бетон зутгаж радиац алдагдахааргүй тийм байгууламж байгуулсан байдаг. Энэ ажил маань одоо 2 сар хэртээ яваад 86 оны 10 сард дуусаж одоо энэ дээр улсууд гарч байгаа туг энэ төр мандуулж одоо бид бараг энэ юу яллаа их маягийн баяр хийж исэн ийм үйл явдал энэ дээр гарч байгаа юм. Ган тэгээд одоо бетон за ер нь хамгийн сайн хамгаалал хар дуулаа гэж ярьдаг л та. Яг энэ тохиолдолд ган металла тэгээд бетоноор бол мэдээж хамгаалалтыг хийж гүйцэтгэв. Эндээс бол реакторын голомтоос гарч байгаа цацраас хамгаална. За хоёрдугаарт нь бол цацрын тоосон зэр хэлбэрээр одоо реакторын голомтоос бас гарахаас сэргийлэх ёстой. Тийм учраас гадуур нь заашгүй битүүмжлэх шаардлагатай байж байгаа. Саркофагийг байгуулах ажил эхлэхийн өмнө тэр орчноо нөгөө нэг одоо цөмийн тэр аягдлуудаас нөгөө реактороос хэлбэрээ гараад ирсэн тэр хортой аягдлуудаар цэвэрлэх хэрэг болсон байгаа юм. Тэгээ ингээ хүн оруулж болдгоо. Тэгээд эхлээд бол тэр дээвэр дээрх, газар дээрх тэр юунуудыг зайлуулахын тулд одоо роботууд хэрэгжилж исэн байгаа юм. Газар дээрч, дээвэр дээр одоо энэ дүрсэн дээр байгаа. Одоо тэр зөвл толгойд улсын тэр үед нөө сарн дээр буулгаж исэн лоноход гээд тэрний одоо загварыг хийж энд ингэж ашиглаж исэн. Тэгвч одоо эдгээр нь бас энэ хүндэр радиацаас болоод энэ цахилгаан удирдлагатай энэ роботууд маань бол аль талдаа ажиллагаа байсан байдаг. Тэгээд одоо аргагүй ирэхэнд амьд хүн гаргаж энэ дээврээ болон энэ орчныг ингэж цэвэрлэл дуусгасны дараа энэ саркофаг одоо байгуулах ажил үндсэндээ эхэлсэн байдгийм байна. За тэгээд энэ дээр бол ажилласан улсууд бас л мэдээж одоо радиацийн өндөр одоо хордлого авсан бай таарна. Тэгээ одоо тэгэл энэ дээр бол хүний амийг одоо тэгэл золиослол ийм юм хийсэн. Над бол тэгж л харагддгийг. Тэгээ танд юу гэж бодогдож байна? Тэр зөвшөөрөлт хэмжээнээс одоо их одоо тун ахгүйгээр л одоо аль болох богино хугацаанд л ажиллахаар зохицуулт юм л дээ. Одоо жишээ нь тэрх 500-600 мянган олон хүн одсон цэвэрлэх үйлчилгээнд оролцсон гэж байна тийм ээ. Тэгэхээр одоо жишээ нэг хүнийг бол тийм маш богино хугацаанд ажиллуулаад тэр тунгийн ноогром хэмжээнээс нь хэтрүүлэхгүй л барьж яах гэсэн үг л дээ. Тэгээ тэр канон дээрээ ч гардаг шүү дээ. За яг 90 секунд шүүгээл ингээл нөгөө секундмаар барьчаал ингээл ажиллуулж тэр бол яг нөгөө тухайн реакторын эргэн тойронд яг нөгөө цүмийн түлш маань те задраад ингээд цацагдсан. Тийм учраас тунгийн хэмжээ их өндөр байсан учраас тэнд бол ерөөсөө 1 минут 30 секундаас бага хугацаанд ажиллахаа гэдээ одоо тооцоо хийгээл оруулсан байх юм л та. Тэгээд ер нь зай холдох тусам тунгийн хэмжээ бол бас багасдаг. Тэгэхээр одоо реакторын голомтоос холдох тусам ерөөдөө бол тунгийн хэмжээ бол багасаад байна гэсэн үг. Зөвшөөрөлт хэмжээнээс их тун авсан үед л одоо цацрагаас үүдэлтэй өвчин үүсэх асуудал ярьдаг. Хэрвээ зөвшөөрөлт хэмжээнд дотроо байх юм бол хүний бие маань өөрөө бас нөгөө тархлааны систем ажиллаж байдаг. ДНК маань өөрийгөө сэргээх тийм процесс ажилладаг учраас бага хэмжээний одоо зөвшөөрөлт хэмжээнд дотор байгаа тунг бол бас төсвөрлөдөг байж байгаа. Тэрнээс их гараад ирэх юм бол тодорхой хугацааны дараа одоо хавдар өвчин үүсэх ч юм уу тийм одоо цэцэргийн одоо өвчин үүсэх юм боломжтой байдаг. За одоо энэ нөгөө ашиглалтанд орсон саркофагийг одоо энэ харуулж байна. Урт нь 170 м, өндөр нь 66 метрийн ийм одоо байгууламж юм байна. Тэгээд энэ кинон дээр гарч байгаа л да Горбачев дарга энэ тухай өөрөө дурсамжаа ярьж байгаа юм. Тэгээ энд болохоор нийтдээ 17 миллиард рубль зарсан гэж зөвхөн энэ саркофагийг барихад. Тэгээ тэр үед яг одоо 1 рубль $1 тэнцдэг байсан тийм анштай байж. Тэгэхээр зөвхөн энд болохоор 17 одоо тэрбум доллар
Орос улс зарсан байгаа юм. Тэгээд энэний дараа Горбачевын үгэнд байгаа л да. Энэний дараахан тэгээд энэ үйл явдлын дараахан дэлхийн зах зээл дээр одоо нэг дэлхийн эдийн засгийн хямрал болоод дэлхийн зах зээл дээр нефтийн үн 3 дахин унсан. Тэгээ энэ биднэрт том зохилт болсон юм гэж одоо манай өөрчлөлт байгуул тэр үед чинь 85 онд чинь өөрчлөлт байгуулалт эхлээд нэг жил гарах хүн явж исэн ийм л үе. Тэгээ манай өөрчлөлт байгуулалтанд бол маш одоо тийм том толгаралт хэм уу да одоо сорилт бий болсон юм гэж Горбачев дарга хэлсэн байт юм байлээ. Тэгээд бас манай хүн тэр ярианда дурдсан байлээ л дээ. Ер нь бол энэ Чернобылийн атомын цахилгаан станы сүрэл бол зөвлөлт толгойд улсын задарлын эхлэлийг тавьсан одоо ийм үйл явдал болсон юм шүү гэж ингэж Горбачев дарга хэлсэн байт юм байлээ. Энэ нөгөө эхний барьсан саркофаг маань одоо юуны эрхэнд цаг хугацааны эрхэнд одоо муудсан байгаа юм. Юунд идэгдээ, зөв мэвэнд идэгдээ тийм ээ. Тэгэхээр одоо энийг дахиж битүүмжлэх хэрэг гарсан байгаа юм. Тэгээд ингээд дахиж гадуур нь одоо том байгууламж саркофаг барья гэсэн ийм шийдвэр гараад 10 хэдэн жил ажиллаад тэгээд 2016 онд 2 дахь саркофагийг барь дуусгаж энийг нэг бүтээж авч сая нэг санаа амарсан гэсэн. Зөвлөлт толгойд улс ингээд задраад алга болсон. Тэгээ энэний уршгийг арилгах энэ даалгавар бол өөрхий Украин улсад үлдсэн. Украин улс маань эдийн засгийн хувьд бас л тийм өчрөг улс биш. Тэгэхээр энэ бүх даалгаврыг яаж хийсэн гэхээр одоо дэлхийн улсуудаас хандив цуглуулсан байгаа юм. Дэлхийн 40-од орноос 2 тэрбум евро цуглуулж энэ 2 дугаар саркофагийг ингэж барьсан ийм төвхтэй байт юм байлээ. Энэ аливаа цүмийн одоо станцыг ашиглаад ашиглалтын хугацаа дууссны дараа ч юм уу те одоо иймэрхүү бас цаашид ашиглах боломжгүй болгосон тохиолдолд decommissioning гэж ярьдаг. Одоо ашиглалтаас гаргах, буулгах энэ одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг. Цацраг өвтгтэн материалыг энэ урт хугацааны одоо хаягдлын менежмент хийх байгууламж доктортой нөхцөлөө байж хадгалах, ашиглаж байсан барилга байгууламжийг нь буулгах, цацраг идэвхтэйгүүгээр нь ангилж ялгаад одоо боловсруулах юм шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ хоёр дахь энэ хамгаалтын байгууламж маань болохоор байгаль орчны одоо аюулгүй байдлыг хангах ийм зорилттой бас нэлийн дотроо бол нэг үйл ажиллагааны функцүүд нь бол их олон болж нэмэгдсэн байж байгаа. Нэгдүгürt нь бол энэ доторх одоо хуучин байгууламжийг одоо буулгах шаардлагатай, буулгах нь. За тэгээд цүмийн төлшийг одоо аюулгүй салгаж авах процессыг явуулах хэрэгтэй. За тэгээ агаарын одоо вентиляцийг одоо бас хийх шаардлагатай. Мөн цацраг тоорсоосонцыг одоо шүүх шаардлагатай. За тэгээд одоо реакторын голомтын одоо дотор болж буй одоо процессыг одоо гинжин уруулын гэж юм уу те ер нь бол хянах тийм аюулгүй ажиллагааны системүүдийг одоо бий болгох гэмшлэн энэ олон үйл ажиллагаатай юм байгууламжийг одоо барих үйл ажиллагааг одоо гүйцэтгэсэн байгаа. Тэгээд үүн дээр бол бас Европын одоо банкны одоо санхүүжилтээр бас G7-гийн одоо бас тусламжтайгаар хийж гүйцэтгэж байгаа гэсэн тийм одоо аль биесны их сурвалжаас тийм баримт байгаа. Реактороо ингээд бүтээгээд авдаг юм байж. Энд ажиллаж исэн техникүүдийг одоо яаж одоо оршуулсан гэх юм уу та. Энэ нэг Украин, Белорусын 4 тосхон байгаа юм. Рассоха, Буряковка юу хэлээд нэг ийм 4 тосхны хажууд энэ бүх техникүүдээ авчирж ингэж одоо үлдээсэн байгаа юм. Ингэж үлдээх чи одоо энийг минийхэр бол ингэж бүр гандын гүнд их сайн болж дээгүүр нь өстөнө цемент мемэнтэй давхарлж ингэж хамгаалах ёстой байсан юм шиг надад тийг санагдаж байгаа юм. Яагаад ингэж орхив? Энэ аюулгүй юу гэж юу? Энэ техник хэрэгслүүдийн маань одоо дээр тогтсон те одоо нэг тоосонцор л одоо цацраг идэхтэй байна гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө машин техник хэрэгслийнх нь одоо яг металл эдлэн ч юм уу те бол цацраг идэхтэй болчихно гэсэн үг бол биш л те. Тэгэхээр бол цэвэрлэгдэх одоо боломжгүй болцсон. Гэхдээ одоо нөгөө нэг фон хэмжээнээс
одоо ердийн байдаг хэмжээнээс бол бас тодорхой хэмжээнд өндөр. Тийм учраас л одоо цаашаа дагшлахгүйгээр ингээл үлдээгээл явсан байна гэсэн үг л те. 16 оноос хойш энэ бүсийг одоо энэ баг багаар нээж эхэлсэн юм байна лээ. Одоо бол эн чинь нэг аялал жуулчлалын бүс болсон. Ийшээ хүмүүс одоо очиж үзэх гэж их тэмүүлдэг болсон юм байна. Тэгээд одоо цацрагийн туризм гэсэн бар нэр томьёо бас бий болж байгаа юм. Украины одоо бас цөмийн болон цэцэргийн хяналтын байгууллага одоо манайхаар бол мэрэгжлийн хяналтын газар гэсэн үг. Хяналт тавиад одоо ажиллаж байдаг. За энэ эргэн тойрны бүсийн нутгийг нь бүсээр нугаагаад авцсан. Одоо хяналт шинжилгээ хийгээд ингээд ажиллаж байдаг байгаа. Одоо энэ реактороос ерөөдөө 30 км-ийн одоо бүсэд бол одоо нөгөө 20-д бүс гэж байгаа штэ. Гэтэл энэ дотор бол мэдээж одоо цацраг идэвхий хэмжээ бол бас цаг хугацаа өнгөрөх тусам багасч байдаг. Цацрагт бодис маань өөрөө бол бас ах сатрлын үе гэж байдаг л та. Одоо чинь яа 131 гэх юм бол 8 өдрийн ах сатрлын үетэй байдаг. Өөрөөр хэлбэл 8 өдрийн дараа цацраг идэвхийх нь тал нь байхгүй болно. Дахиад 8 өдрийн дараа үлдснийх нь тал нь байхгүй болно. Гэхэмжлэгээр задарсараад одоо цацраг идэхгүй болтоод ингээд буурна гэсэн үг байхгүй юу. ЦЗ 137 гэх юм бол 30 жилийн ах сатрлын үетэй. 30 жилийн дараа хагас нь одоо затардаг гэдэг. Хагас нь одоо цэцэрэг хагас нь байхгүй болно. Гэхэмжлэгээр цацраг идэхгүй бол ер нь бол буурал байна гэсэн үг. Ер нь бол нэг 30-40 жилийн дараа бол цацраг идэх бол ер нь тэ яг энэ цөмийн түлшний хувьд бол цөмийн ашигласан түлшний хувьд бол ер нь 1000 дахин буурна гэж бас үздэг л тэ. Тэгэхээр бол 30-40 жилийн дараа бол цацрагдсан цацраг идэх юм бол ер нь бол 1000 дахин буурна гэсэн. Ингээд ерөөдөө бол хэл хязгаар ингээд хомигдоод багасаад байна гэсэн үг. Тэр хүмүүсийн одоо авах тунгийн хэмжээ багасна. Тийм учраас энэ 20-д бүс дотор одоо бас тэрэнд амьдарчсэн хүмүүсийг бол буцаж иржтэй одоо тодорхой хүмүүст бол зөвшөөрсөн байж байгаа. Гэхдээ үүнд бол бас нөгөө хүүхдүүдийг бол бас тэнд бол бас оруулахыг бол зөвшөөрдөг. Тэгэхээр бол тухайн хүн өөрөө байгалийн одоо цацрагийн түвшнээс өндөр одоо тийм одоо цэцрэг идэвхжлийн бүсэд бол тэ одоо амьдрахыг одоо өөрөө зөвшөөрч байна гэсэн үед одоо орж тэнд одоо амьдрахыг одоо зөвшөөрч байгаа гэсэн үг. За ингээд үүгээр хоёулаа штэ энэ нэвтрүүлгийнхээ эхний одоо сэдвийн эхний хэсэг Чернобылийн атомын цахилгаан системийн сүрлийн сургамж гэсэн хэсгээ ингээд үүгээр дуусгая. Одоо бид тэрийн ярианы хоёр дахь сэдв болохоор инхийн атом. Цөмийн одоо энэ үзэгдлэг тийм одоо энийг бол улс таартай ажихын баг бүх салбарт л хэрэгэлдэг юм байна штэ. Тэгээ одоо энэ кинон дээр дүрс нь гарч байна. Тий. За та энэ дээр одоо тодорхой жишээн дээр хамгийн гол одоо хэрэгжилж байгаа ямар салбарууд байна. Зөвхөн одоо энэ атомын цахилгаан станц биш тийм ээ. За цөмийн одоо энергийг цөмийн технологиг бол маш олон салбарт ашиглаж байгаа. За эмнэлэг, аж үйлдвэр, судалгаа, шинжилгээ, хөдөө аж ахуй гэх мэтлэнгээр за эмнэлэгт бол яаж ашиглаж гэнэ үү гэл тэгэхээр бол хүн болгон маш сайн мэддэг. За туяа эмчилгээ гэлдэгдэг тийм ээ. Одоо хавдар өвчнийг одоо цацрагаар шараад тэр хавдрын эдсийг нь одоо бас өхүүлж одоо эмчилдэг арга байна. За одоо цөмийн онш зүй гэлдэг чинь цацраг идэвхт одоо тийм эм тариа үйлдвэрлээд тэрийг одоо хүний биед одоо тариад цацраг одоо тэр цацрагт бац маань хаана очирлогч байна. Тэгээд тэрийг нь одоо гантлаас нь хэмжиж үзээд хавдар өвчин хаана үүссэн байна гэдгийг одоо тогтоодог. За мөн одоо компьютер томограф гэж ярьдаг тийм ээ. Одоо дүрс зураг авч одоо онцлогоо хийдэг. За эрентгийн аппарат гэж ярьдаг тийм ээ. Ясны уурал бэртэл байна уу юу? Одоо сүрээ өвчин үүсч үгүй юу гэдгийг те эрентгийн зураг аваад шинжилдэг. За аж үйлдвэрт байна. Аж үйлдвэрт гэлдэг ч одоо үйлдвэрийн технологийн процессыг хянах, удирдахад одоо цэцрэг дүүс хүрээдэг ашигладаг. Одоо том одоо ботлуурууд 100 хоолой дотороо те одоо тэдгээр материалууд ямар хөө төвшөнд байна гэдгийг нь одоо хянахад ашигладаг байж байгаа. За хөдөө аж ахуйн салбарт гэлдэх юм бол одоо төрөл бүрийн одоо бордоо үйлдвэрлэх. За мөн одоо үр тарианы шинэ сорт ургацыг одоо гаргаж авахд ашиглаж байна. За авцамын салбарт гэлдэхэд одоо замын одоо хүчлтийн одоо нягт хэр вэ гэдгийг одоо суулж тогтооход ашиглаж байна. За геолог уулуурхайн салбарт гэх юм бол
одоо гамма картаж, одоо нейтрон картаж гэж ярьдаг. Цооног руу одоо цэцэрлэгт бодисыг одоо детектортой цуг оруулаад одоо ямар үе давхарга дээр ямар эрдэсийн хоригдлол байна гэдгийг тодорхойлдог. Одоо шин нүүрсний үе давхарга те хэдэн метрийн гүнд те ямар хуу зузаантай байна гэдгийг тодорхойлж байна. За мөн газрын тосны одоо хайгуул ашиглаж байна те ямар хэдэн метрийн гүнд те ямар агуулга хэмжээтэй ямар зузаантай үе давхарга дээр байна гэдгийг нь одоо тодорхойлж байна. Гэх мэтлэнгээр бол энэ цөмийн технологиг одоо маш өргөн салбарт ашиглаж байгаа. Гэхдээ ингэж ашиглахдаа бол мэдээж бас энэ аюулгүй ажиллагаа хангах хэрэгтэй, зөвшөөрөлтөөр одоо үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. За тэрийг одоо ажиллуулж байгаа ажилтнууд, мэргэжилтнүүд одоо сургаж бэлтгэгдсэн байх хэрэгтэй гэдэг. За ингээд таны хэлсэн сая энэ цөмийн технологиг ашиглаж байгаа олон салбарууд байгаа юм байна. Эннээс Монгол улсад маань одоо ямар энэ шинэ технологиуд нь одоо нэвтэрч байна. Хэрэглэгддэг юм бол. За Монгол улсад бол эмнэлгийн салбарт бол сүүлийн үеийн бүхэл технологиудыг ер нь бол хэрэгжилж байна. За тухайлах юм бол хавдар судлалын үндэсний төв дээр бол төвийн амжилтны тасаг дээр бол одоо кобл жаргийн үүсгүүртэй зайн шарлагын төвийн амжилтны аппарат байж байна. За мөн дотор шарлагын аппаратыг ашиглаж байгаа. За хамгийн сүүлд одоо электрон шугам хурц хуурыг одоо авсан байж байгаа. Одоо 6 МЭВ, 9 МЭВ ийм одоо хүчин чадалтай. Одоо яг тэр хавдрын яг тэр одоо битэд нь яг тэрэнд нь одоо шаардлага өгөх, бусад эд эрхтэнд нь одоо баг, одоо тун өгөх, эрсдэлгүй зөвхөн одоо тэр хавдартай одоо хавдрыг нь одоо шарж устгах тийм зорилготой орчин үеийн сүүлийн үеийн одоо тийм аппарат одоо суйрлагдсан ашиглалтанд ороход одоо бэлэн болсон юм байж байна. За цөмийн онцгийн дасаг дээр бол одоо бас Aspect CT гэдэг бас төхөөрөмж маань ажиллаж байна. Хавдрын одоо бас онцлогоо эмчилгээ хийх одоо зорилттой. За мөн одоо компьютер томографууд бол одоо нэлээд олон эмнэлгүүд дээр одоо бас ашиглагдаад ингээ байж байна. За эрдэнэт оюутлогоо үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах удирдахад одоо цэцэргийн үүсвэрүүдийг одоо ашиглаж байна. За мөн одоо эрдэсийн одоо гаргаж бий одоо тэр бүтээгдэхүүнд одоо жишээ нь зис молибдены одоо тэр концентрат одоо бас ямар агуулга хэмжээтэй байна те алт мөнгө зис молибден ямар агуулга хэмжээтэй байна гэдгийг тодорхойлоход эрентгийн одоо спектрометруудыг ашиглаж байна. За геологи уулуурхайн салбарт бол бас одоо картажийн судалгаанд одоо энэ цэцэргийн үүсвэрүүдийг одоо бас ашиглаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт бол бас энэ шинэ үр тариа энэ одоо сорт илүү чанартай одоо тийм одоо сорт бүтээгдэхүүнийг гаргаж авахд одоо ашиглаж байгаа. Хүн төрөлхтөн маань энэ шинэ сорт, шинэ үйлдвэр амтан ургамал энэ гаргаж авах энэ ажиллагаагаа хийдгүү. Зөвхөн тэр хөөний өгдлийн үед байсан одоо ургамлын сорт, тарианы сорт эсвэл тэр үед байсан үхрээрээ одоо амьдэрсэн болвол бид нар энэ одоо байгаа энэ хүнсний хэрэгцээгээ бол хизээч дийлэхгүй бүгдөө одоо өсгөл нэрвэгдэх тийм байсан юм шүү. Одоо тэгээд энэ гений инженерчлэл, энэ цөмийн технологиг ашиглаж энэ одоо генийг өөрчилж, амтан ургамлын генийг өөрчилснөөрөө бид нар тэндээс авах ургац, тэндээс авах мах одоо бүтээгдэхүүнээр л нэмэгдүүлж ийм одоо тэрний хүчинд л бараг хүн төрөлхтөн маань одоо үдээ тоолтой унтаа явж байгаа маа гэдгийг бас нэмээд хэлчихье гэж ингэж бодож байна. Энэ Монгол улсад одоо энэ цацраг идэвхт бодисын одоо хайгуул явагддаг. Миний мэдж байгаагаар Францын Арева гэж компани хайгуул хийгээд явж байгаа. Тэгээ нэг шар нунтаг гэж одоо анхны бүтээгдэхүүн гаргадаг юм шиг байна. Энэ дээр хүмүүс одоо их болгоомжтой ханддаг. Энэ дээр одоо байгаль орчин, хүний эрүүл мэнд энэ төр дээр маш хортой юм хийгээд байна гэсэн юм. Одоо нийгмийн одоо ихэнх хүмүүсийн хандлага тийм байгаа. Та энэ дээр мэргэжилтийнхээ хувьд нэг тайлбар хэлэхгүй юу? За цацрагт ашиг томлолын одоо хайгуулын ажил болоо үргэлжлээ явж байгаа. За Монгол улсын хэмжээнд бол ерөнхийдөө бол нэг 180 мянган тонн одоо ураны нөөц байна, батлагдсан нөөц байна гэдээ тогтоогдсон байж байгаа. За цаашид бол бас нэг 1.4 сая тонн бас нөөц байх одоо тийм магадaltaй гэсэн юм одоо судалгаа байгаа. За цацрагт ашиг томлолыг одоо олборлох, одоо боловсруулах үйл ажиллагаанд мэдээж одоо эрсдэл байгаа. За тухайлах юм бол цацрагийн химийн за одоо
аюулгүй ажиллагааны тэ байгаль орчны гэмшлэгээр одоо эрсдэл байж байгаа. Одоо эдгээр эрсдлийг тэ аль болох бага байлгах, одоо энэ олборлох боловсруулах үйл ажиллагааг аюулгүй ажиллагааг одоо хангах нь одоо хамгийн чухал. За аюулгүй ажиллагааг одоо бүрэн хангаж аюулгүй ажиллагааны үнэлгээ хийгээд байгаль орчинд бол бас үзүүлэх одоо сөрөг нөлөөллөөс одоо энэхүү төвшил маань тэр эрсдлээ одоо нөхөж одоо чаднаа гэсэн үед одоо мэдээж явагдах ёстой. За тэгээд энэ үйл ажиллагаа маань болохоор хэдэн одоо 10 жилийн дараа ч юм уу те 100 жилийн дараа ч юм уу тухайн одоо бүс нутагт одоо байгаа хүн одоо мал амьтанд байгаль орчинд тийм сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар л энэ үйл ажиллагааг одоо явуулах ёстой. Яг бол олборлтын үйл ажиллагаа бол бас арга эхлэх байгаа. Тэгээд энэхүү туршилтын үйл ажиллагаан дээр бол байгаль орчинд нөлөөлөх байдлын найруулсан үнэлгээ хийлгээд батлуулсан байдаг. За одоо бол энэ туршилтын үйл ажиллагаан дээр мэргэжлийн хяналтын газраас зүүмийн болон цэцэрлэгийн хяналтын одоо чиглэлээр одоо бас зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа. Энэ одоо процесс дээр яваа гэсэн. Яг эцсийн олборлтын үйл ажиллагаан дээр бол байгаль орчинд нөлөөлөх байдлын найруулсан үнэлгээ бол бас хянагдаж батлагдсан гарааг байгаа гэсэн үг. Тэгэхээр бол энэ процесс маань бас хэд хэдэн одоо хяналт үнэлгээг одоо давж гарч ээж одоо сая тэдний зөвшөөрөл авах нь тийм ээ. Тэгээ энэ зурган дээр ингээд энэ нөгөө танаа одоо байгууллагын харьяа энэ нөгөө хяналтын цэгүүд хэдэн цэг байдаг гэлээ энд чинь энэ талаар та тэгээд энэ Дорногов аймагт одоо тэднээсийн тэр ажиллаж байгаа хайгуул хийж байгаа талбай дээр бодвол энэ юу хийгдэж байлгүй дээ хэмжилт. За цэцэрлэгийн хэмжилтийг бол Монгол улсын хэмжээнд бол бас аймаг болгонд хийж байгаа. 35 пост байж байгаа. За энэ бол цагуур орчны шинжилгээний газрын одоо сүлжээгээр одоо дамжуулаад хийгддэг цэцэрлэгийн хэмжилт хийгдээд байж байгаа. Ураны урхаа гэхэлэр зөвхөн тэ цэцэрлэгийн одоо эрсдэл одоо биш өөр одоо бас олон эрсдлүүд байж байгаа. Одоо химийн за тэгэл хүнд металлын гэдэг ч юм уу тэ. Тэдгээрийнхээ одоо бас аюулгүй ажиллагаа хангаж тэ байгаль орчин за тэгээд гүний ус мал амьтан зэрэгт одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар л одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ер нь бол одоо энэ шар нунтаг олборлох гэдэг юм уу энэ ураны цэцэрлэг идэвхтэй байдлаас олборлох энэ техник технологиуд бол дэлхийд нэлээд хөгжсөн байдгүй л үү. Энэ чинь дэлхийд ч одоо жилд хичнээн тонн уран олборлож штэ энэ тентгүү тийм биз дээ. Тэнд тэгээд нэг сүрэл болоод одоо энээсээ татгалцсан юм бол байхгүй л байгаа штэ тийм ээ. Олборлох технологи маань 3 үндсэн арга байгаа юм л да. Гүний уурхай хэлбэрээр олборлож байна. Ил уурхай хэлбэрээр. Тэгээд мөн одоо газрын дор уусган олборлох гэдэг энэ арга нь байж байгаа. За Дорногов тэгдэх арга маань болохоор газрын дор уусган олборлох арга байж байгаа. Энэ болохоор ураны өдрийн бит маань ерөөдөө бол ус давхад одоо үүсч бий ус тогтсон байж байгаа. За үүн лөө бол одоо өхрийн хүчил хийгээд уусгаад тэр одоо уусмалаа соруулж гаргаж авч тэгээд тэр уусмалаасаа ураныг салгаж авах ийм одоо арга технологи байж байгаа. За сүүлийн үед бол ерөөдөө энэ аргыг бол одоо хэмжээгээр одоо нэлээд их одоо ашиглаж байгаа л да. Ер нь олборлж ураны ерөөдөө 50% орчим бол энэ аргаар одоо бас олборлж байгаа. Энэ арга маань болохоор бас ерөөдөө бол бас шинэ технологи бол бас биш байгаа юм. Өмнө нь бол 1950-60-аад оноос ерөөдөө бол ашиглаж эхэлсэн. Яг тухайн үед бол мэдээж алдаа тогтолтой учир тогтолтой бас муу туршлагууд бас байна л да. Тухайлах юм бол Чех улсууд бол бас энэ өхрийн хүчлээр уусган олборлох энэ аргыг явцад одоо өхрийн хүчлийг тэр уурхайн зэрэгэлдээ гүний уурхайг давхар ашигласан. Энэс болж даралтын зүрхээс шалтгаалan тэр шахсан өхрийн хүчил бол бас тэр ус давхарга гүний ус руу тэр орчинтой юм алдагдсан ийм одоо бас муу туршлага бол бас байж байгаа. Тэгэхээр аль болох те энэ аргыг хэрэглэх тохиолдолд бас л мөн одоо тооцоо судалгааг маш сайн хийж одоо гүйцэтгэх ёстой байж байгаа. Тухайн одоо геологийн орчны нөхцөл геологийн тогтоц. За тэгээд гидрогеологийн нөхцөл байдал, усны урсгац одоо маш нарийн тооцоо үнэлгээ судалгаа хийж тэр нь тодорхой одоо баримттайгаар батлагдаж
Тэ энэ бол ашиглаж болно гэсэн баримт нотлохотойгоор ингээд батлагдсан тохиолдолд одоо хийгдэх ёстой л ажил та. Бас нэг ярьдаг нэг ам тамцсан яриа байдгийг. Тэр нь юу гэхээр бид нар одоо энэ ураанаа ингээд олборлоод гадагшаа экспортлох юм бол нэг цаг хугацааны дараа тэр атомын цахилгаан станц хэрэгжилчгээд тэрний хог хаягдлыг бид нар заавал өөрсдөө буцааж авах ийм одоо ялдлын дундг юм аа. Тэгэхээр яагаад ч болохгүй гэсэн ийм яриа байдгийг. Энэ одоо хэр үнний хувьд байдаг юм. Урааныг одоо экспорт гаргасан тохиолдолд хаяглыг нь буцааж авна гэдэг бол ер нь бол буруу ойлголт байгаа. Одоо бид нар нүүрсийг экспорт гаргачаад тэр нүүрсийг ашигласны дараа нүүрсийг буцааж авдаггүй шүү дээ, тийм ээ. Манай үзэгчид энэ манай зочны одоо ярианаас нэг юм их сайн ойлгосон баха. Тэр нэг хаягдлыг заавал өөрсдөө буцааж авах хэрэгтэй өнтер гэсэн нэг тийм яриа байдаг чинь удлаа юм байна шүү. Тэгэхээр энэ одоо цацраг идэх бодисынхаа хайгуул экспортыг энэ ч бас нэг том мөнгө олох том салбар шүү дээ, тийм ээ. За дараагийн нэг асуудал энэ хойд солонгостой холбоотой асуудал. Энэ хойд солонгос маань одоо яг ийм цөмийн зэвсэгтэй байна уу, зэвсэггүй байна уу? Зарим байдаг, зарим байдгүй гэх нэг тийм яриа байдаг л да. 1960-аад оноос цөмийн судалгааг бол бас зөвлөлт холбоот улсын нэвлэгтэйгээр одоо бас хийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр судалгааны төвөн байгуулад тэгээ бас судалгааны реакторуудыг одоо бас барьж байгуулсан. Оросоор барьж гисэн. Тий, ер нь бол Оросоос технологи аваад ингэж барьж байгуулсан. Тэгээд бол ер нь цөмийн зэвсэг хийх одоо асуудлыг бол бас Орос хятад руу бас тавьж ирсэн байдаг юм билээ. Гэхдээ бол нөгөө хоёр тал бол зөвшөөрөөгүй. Энэ цөм зэвсгийг бол дэмжлэг төсөлцөө бол үзүүлэхгүй байдаг. Тэгэхээр бол нөхдүүд бол өөрсдөө бол энэ судалгааг бол бас хийж өөртөө бол гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр гэхдээ бол бас нэг юм цөмийн одоо эрчим хүчтэй цөмийн станцтай улс орнууд бол бас ер нь цөмийн зэвсгийг бол бас бий болгох хөгжүүлэх бол бас чадвартай байдаг л гэж бас үздэг л дээ. Одоо тэд нар чинь тэрийг нэг хэр зэрэг гол зөвшөөрлөх тэр буужингаа туршаад байгаа юм уу та? 50,000 км-ийн хэд гинүү тийм үү? Тэр үе дээр явж байгаа юм шиг байна тэгвэл тий. Цөмийн зэвсгийг одоо бий болгож те цөмийн зэвсгээр одоо улс орнууд хөөцөлдөж одоо эхлэх тэр үед одоо хүйтэн дайны үед л гэсэн үг л те. Цөмийн зэвсэгтэй улс орнууд бол энэ нь бол цөмийн зэвсгийг одоо бий болгосноор бол те ер нь илүү ихтэй аюул эрсдэл дагуулж байна. Энийг бол те ерөнхийдөө бол цөмийн зэвсэгтэй болох энэ үйл явцыг одоо бид нар одоо хязгаарлах шаардлагатай байна. Цөмийн зэвсгээр хөөцөлдөж бид нар болохгүй байна гэж үзээд цөмийн зэвсэггүй одоо байх, цөмийн зэвсгийг үйлдвэрлэх тэр одоо олон улсын гэрээ конвенцийг бий болгосон байж байгаа. Тэгэхээр олон улсын атомын яриалж гэсэн ерөнхийдөө бол цөмийн энерги зөвхөн эхийн зорилгоор ашиглая гэдэг ийм одоо урайтай одоо үйлдвэрлэхэд одоо хяналттай явах цөмийн материалыг одоо цөмийн зэвсэгт ашиглагаас сэргийлэх зорилгоор тэг бүртгэл хяналтыг одоо байнга одоо явуулж идэг л та. Энэ ч үднээсээ бол бас дэлхийн улс орнууд бол бас олон улсын атомын яриалал гишүүнээр хэлсээд одоо бүртгэл хяналтанд нь ороод бүх одоо цөмийн материалынхаа тоо бүртгэлийг одоо хийгээд явж идэг байгаа. Чернобыльтэй холбоотой. За ингээд дөрөвдүгээр юу дэлбэрээд реактор дэлбэрээд тэгээ тэрний дараа нөгөө 1 2 3 дугаар реакторууд бол ажиллаад эрчим хүч үйлдвэрлээд байсан байгаа юм. Тэг чин тэрийг чи ажилуулахад одоо хүн ажиллах хэвээр. Тэр улсууд одоо ямар нөхцөлд ажиллаж байсан байх нь вэ? Тэр чи үл 2001 онд хаагддаг үлээ энэ 3 реактор чинь тийм ээ? 4 реактор байсан байгаа тийм. 4 реактор бол осол гарсан. За 1-р реактор бол 1996 онд одоо унтарсан одоо тий одоо ашиглалтаас гаргаж байгаа. Ерөнхийдөө бол шатдаун гэж ярьдаг, шатдаун хийсэн. За 2-р реактор бол 90 он хүртэл ажиллаад 91 он хүртэл ажиллаад ерөнхийдөө бол шатдаун болсон. Одоо унтраасан гэсэн үг. За 3-р реактор бол 2000 он хүртэл ажиллаад ерөнхийдөө шатдаун болсон. За шатдаун унтраасан гэсэн үг. За тэгээ үүний дараагаар бол одоо үүнийг одоо буулгах процесс одоо хэдэн 10 жил үргэлжлэл явна гэсэн үг. Одоо цацраг идэвхтэй идэвхээр нь ялгаж салгаад одоо хэлбэр менежмент хийн гэсэн үг. За 2000 он хүртэл одоо яаж ажиллаваа гэх юм бол хажууд нь бол мэдээж те одоо 4-р станц бол дэлбэрсэн.
Гэхдээ бол тэр эргэн тойрон цацрын бохирдлыг одоо цэвэрлэл одоо тэр өндөр идэвхтэйгүүд реакторын голомт руугаа буцааж хийгээд гадуур нь одоо хамгаалт одоо байгууламж бариад тийм ээ барьсан. Тэгээ ингээд хамгаалт авсан байж байгаа. Тэгээ гол нэг цацрын эрсдэл маань юу байсан бэ гэхээр тэр орчинд тархсан цацрыг тоосонцрол гол одоо асуудал болж байна гэсэн үг. Тэрийг хэрвээ цэвэрлээд авчих юм бол одоо тухайн хүнд өгөх тунгийн хэмжээ одоо багасна гэсэн үг шүү дээ. Тэр реакторын голомтын бол гадуур нэг хамгаалт хийж байгаа учраас тэндээс ирэх цацрын хэмжээ бол буурч байна гэсэн үг. Одоо тэр хамгаалтын материалд шингээдэд буурч байна гэсэн үг. За тэгээд тэр ажилтнууд ямар нөхцөлд одоо ажиллах вэ гэхээр цөмийн цацрын зөвшөөрөх тунгийн хэмжээ гэж байдаг л та. Жишээ нь 5 жилд ажиллахад авах норм хэмжээ бол 100 мл зиверт гэж байдаг. 100 мл зиверт. Өөрөлдөө 0.1 зиверттэй 5 жилийн хугацаанд эндээс баг тун авах хэрэгтэй. За 1 жилд бол нэг 20 мл зивертээс баг тун авах хэрэгтэй. 0.2 зиверт гэсэн үг л дээ. Тэгээ энэ норм хэмжээний дотор л одоо тэр ажилтнуудын авах тунг одоо барина гэсэн үг. Тэрийг зохицуулж ирсэн байх тийм ээ. Одоо энэ Чернобылийн оройнд энэ цацрагийн энэ хордлогоос болоод одоо элдв гажиг ургамал амтан бий болсон гэсэн юм яриа бас байна л да. Энэ одоо хэр үнний хувьтай юм бол? За Чернобылийн эргэн тойрон орчинд нь бол одоо хийсэн одоо судалгаанууд байж байгаа. За бид нэр ерөөдөө бол албан ёсны одоо судалгааг бол энэ олон улсын атомын нэрийн эдлэгийн банд бичгээс л ерөөдөө бол харна. Тэрийг бол бид нэр яг баримттай албан ёсны гэж одоо үздэг гэж байгаа. За энэ судалгаануудаас харахад бол генетикийн одоо өөрчлөлт орсон тохиолдол байхгүй байна. Өөрөөр хэлбэл одоо шинэ одоо төрөл зүйл одоо өөрчлөсөн тохиолдол одоо байхгүй байна. Яг гоо мэдээж одоо хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн зүйлүүд бол байна. Одоо жишээ нь навчуултын ийм хэлбэртэй авахлаа ийм хэлбэртэй болсон байна гэдэг ч юм уу те. За одоо зэрлэг амьтад бол те илүү одоо том биетэй байна гэдэг ч юм уу. Гэмжлэгээр иймэрхүү зүйлүүд бол ажиглагдсан. Гэхдээ бол яг одоо мутацид орсон, мутант үүссэн гэдэг ч юм уу те. Тийм тохиолдол бол байхгүй. Тэр бүсийг одоо мэдээж одоо ингээд 20-д бүс болгож байгаа шүү дээ. Одоо тэнд бол хүн одоо сууршихгүй. Тэгэхээр тэнд одоо бас л зэрлэг одоо тэ байгаль бий болж байна гэсэн үг шүү дээ. Одоо гэвэл нөгөө дархан цаасд газар гэдэг шиг. Тэгэхээр мэдээж тэнд зэрлэг амьтад бас одоо ирж сууршиж байна. Одоо жишээлх юм бол тэ баавга зэрлэг хахаа тэ хандгаа гэдэг ч юм уу. Тэгээд шуу бол маш олон төрөл зүйлийн шууд бол бас ирж тэ нутгсан байна гэж. Тэгэхээр бол ерөөдөө бол тэнд одоо тоолгой тэ амьтад бол их одоо үрчиж байгаа л гэсэн үг. Бараг зоопарк шиг шихуйн болцол юм шиг тийм сэтгэл төрөд байгаа шүү дээ. Кино хөндрийг харахаар шинэ үеийн цөмийн атомын энэ цахилгаан станцууд одоо яг ямар технологиор яаж ажиллаж байна? Одоо үнэхээр аюулгүй гэсэн баталгаа 100% өгч чадах уу? Цөмийн одоо реакторуудын одоо загвар хийцийн маань болохоор хөгжлөөгөө одоо юм 4-р шатанд явж байгаа. За 1-2 дугаар үеийн одоо станцууд маань ерөөдөө ашиглалтаас одоо гарах шатанд ороо явж байна гэсэн үг. За энэ түрүүний одоо дурдсан Чернобылийн Фукушимагийн станцууд маань болохоор ер нь бол 1-2 дугаар үеийн одоо хуучин технологийн энэ реакторууд байж байгаа. За одоо бол 3 дугаар үеийн одоо реакторууд ашиглалтанд ороод одоо ажиллаад эхэлж байна. За 4 дугаар үеийн реакторууд одоо зохион бүтээгдээд одоо туршилт энэ төр юм хийгдээд аюулгүй ажиллагааны бас стандарт энэ төр зөвшөөрөл энэ төр юм одоо аваад явж байгаа. Тэгэхээр орчин үеийн одоо сүүлийн үеийн реакторууд маань одоо маш олон төрөл болсон байж байгаа. За тухайлах юм бол одоо даралтад тусан хөргөлтэй реактор, за шингэн металл хөргөлтэй реактортэй, за тэгээд даралтад хийн хөргөлтэй реактор, за тэгээд хэмжээний хувьд бол бас бага урын, дунд урын, том урын гэдээ бас олон янз болсон байж байгаа. Аюулгүй ажиллагааны системийн хувьд бол одоо давхар аюулгүй ажиллагааны системүүдтэй болсон байж байгаа. Идэвхтэй аюулгүй ажиллагааны систем, идэвхгүй аюулгүй системтэй болсон байж байгаа. Одоо гадны одоо төжил байхгүй болоо гэхэд одоо ямарваа нэгэн хүний үйл ажиллагаанаас шалтгаалгүйгээр гадны одоо төжилийн шаардлагагүйгээр станцыг одоо өөрөө аяндаа унтраах ийм системүүдтэй болсон байж байгаа. За мөн одоо байгалийн гамшиг эрсдлээс сэргийлэх, за мөн одоо ямарваа нэгэн халтлагаа сэргийлэх бас ийм бат бөх ийм хамгаалттай болсон байж байгаа. Одоо хүн одоо ямарваа нэгэн алдаатай үйл ажиллагаа хийгээд энийг те одоо зориудаар одоо дэлбэрэлт үүсгэх гэсэн ч те тэрг нь одоо дэлбэрээргүй болсон байх шít. Монгол улсад одоо атомын цахилгаан станц баригдах уу? Баригдвал одоо хизээ болоо? За Монгол улс 2015 онд 16 онд
доктортой хөгжлийн үжил байдал 20-30-ыг одоо баталсан байж байгаа. Энэхүү доктортой хөгжлийн үжил байдал 20-30 дээр юу заасан бэ гэхээр одоо 2025 он хүртэл одоо атомын эрчим хүчийг одоо ашиглаж эхлэх одоо бэлтгэл ажлыг ханганаа. 25-аас одоо 30 онд бол энэ цөмийн энерги бид нар одоо ашиглаж эхэлнэ гэсэн юм одоо заалт тусгацсан байж байгаа. Миний одоо хувийн бодлоор бол үүн дээр бол нэг бага дундаа урын станц бол бас илүү одоо тохиромжтой юм. Одоо Монгол улсын манаас эрчим хүчний хэрэгцээ шаардлага бол 1000 мегаваттын дотор л одоо яригдж байна. Тэгээ яг эрчим хүч нэмэгдээд нэг 2030 он гэхэд 3000 мегаватт болох ч юм уу. Тэгэхээр бол бидэнд бол энэ бага дундаа урын станц одоо нэг блокоор нэмээд явах боломжтой байдаг. 100 мегаваттын реактор. Дээр нь дахиж нэмээд 100 мегаваттаар гэх мэтлэнгээр блокоор нэмээд явах боломжтой байдаг. Энэ бол бас нэг доктортой, найдвартай эрчим хүчний одоо бас их усүр. Энэ манай энэ цөмийн энергийн комиссийн ажлын албаны веб хуудас байдаг юм байна лээ. Энэ доогуур энэ хаяг нь явж байна. Та бүхэн энүүгээр ороод үзээрэй. Энэ надад их таалагдсан. Маш их мэдээлэлтэй, үн зөв мэдээлэлтэй энэ цацраг идэвхүйн тухай, ер нь цацраг гэж юу юм, энийг яаж одоо ямар салбарт ажиллаж ийд, ер нь төрөл бүрийн ийм мэдээлэлтэй ийм сайт байлээ шүү. Тэр бол монгол хэл дээр, гадаад хэлтэй улсууд нь болохоор энэ олон улсын цацрагийн агентлагийн вебсайт байгаа. Тэр мөн англи, орос, франц, герман ийм дөрвөн хэл дээр одоо энэ цөмийн технологийн тухай бүх мэдээллүүд одоо ил тодор байж идэх юм байна лээ. Цөмийн энергийн тухай цуврал 2 нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлгийг дэрж мэргэжлийнхээ хувьд ингэж тайлбар өгж бидэнтэй хамтаа ажилласан танд баярлалаа. Ингээд таны болон танай агентлагийн ажлын албаны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ оролцуулсанд одоо баярлалаа. Мөн таны хамт олон ч гэсэн бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлгийн ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа төр баяртай.